Доктор Далан задгад салбар. Шаргалтан туяарах элсэн манхан, хязгаар нь үл харагдах өргөн тал, цэлгэр тэнгэрт тодрон үзэгдэх сэмжин үлстэй алсран харагдах цэлийсэн зэрэглээн дундаас тэмээн сүргүүлчдэг говь нутгийн Өмнө Говь аймгийн талаар өгүүлье. Монгол улсын өмнөд хязгаарт оршдог Алтан гад содонд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд Өмнө Говь аймаг нь Монгол улсын хамгийн том газар нутагтай аймаг юм а. Энд Алтай нурууны үргэлжлэл 3 сайхан Сэврэ, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтан уул, Гэлбэнт зэрэг уул нуруунууд болон Хонгорын элс, Галав, Бордсон, Зэмэг, Заг, Сүүжийн алдарт их говь үдвэ. 50-аас 120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний үлэг гүрвлийн чулуучсан яс, чулуудсан мод зэрэг палеонтологийн олдвор элбэг олддог, түүнчлэн хонин гүрвлээс эхлээд говийн гайхамшиг гэгдэх хавтгай, мазаала, хулан гэд нэн ховордож буй амьтад энэ нутагт амьдардаг. Хөдөө талын хөрсөн үнд эрдэнийн баялаг ариунтай 5 толгой, оюу толгой, нарийн сухат гээд стратегийн ач холбогдолтой 3 томоохон орд газартай. Өмнө Говь аймагт үйл ажиллагаагаа явуулдаг оюу толгой төсөл нь Монгол улсын дэвшгийн орлогын 7%-ийг, бүртгэлтэй ажиллах хүчний 1%-ийг ажлын байраар хангаж байна. Тус аймаг нь Монгол улсын түүхэнд анх удаа Монгол тэмээ 999 арга хэмжээг зохион байгуулан 1108 тэмээ уралдуулж Генсийн дээд амжилтыг тогтоосон юм а. Нараа дагаж зүсэн солигддог өнгө ухаарын гайхамшиг, ертөнцийн айлыг хэдэнтэй толдох Ервөсийн деважин Өмнө Говь аймагт байрлах доктор Далан задгад салбарт орж байна.